За одоо ингээд хоёлаа ярьж эхэлж болно гэсэн үг шин. Эхэлсэн юм уу? Эхлэх гээл нэг шин. 1 2 2 миг тест явж гин балаа гонороо гэж. За ингээд бит хоёр өнөөдөр long time no see. Ойрт уулзаагүй. Эдийн хэд ясандээ эдийг гэртээ бүр гуйж гэртээ авчирлаа сая. Чи бүр манайх руу ирэхгүй гээд. Иймэр маш удаан хугацааны бит хоёр бифтэй гуйлсны эцэс. Эди чи намайг замын голд барьж авч нүд эцтэй сүлд. Бүр амар юм бол нүд амт хийсэх бай. Амар юм бэ. За ингээд олон юм хуцах яг өнөөдрийн миний home podcast number 1 за тодлоо тавсан юм а зүгээр л би сүүлд нөгөө нэг юуны юу хийсэн Америкт ирээд бидний юм соёлын шок мэдрэлийг нэмшлэг оруулсан чинь эди бас тэрэн дээр амар санал нэгтэй тэгээ надтай амар хэм ярихгүйсэн чинь чи надтай ингэж хуцаж ахаар чи манай балаа гондорч надтай ярьж үг гэ тэгээ би сая битэр жим хийж дуусаад тэгээд жим дээр байжгаад гинт орж ирээ шууд одоо ингээд манад чирч орч ирээд одоо ингээд тийм нүүр тулсан ярьцлага хийхээр боллоо. Тэгээд амар сони experience байдаг юм байна. Миний хувьд нэг тийм байсан гэдээ би та нарт яг түрүүчийн дугаар дээр оруулсан дагсан чинь эдигийн хувьд бас ингээд яг Америкт ирээд ямархуу одоо ингээд соёлын шок одоо магадгүй бид нар Монголд байжгаад нэг Монголоос ирээл ингээд бид нэг юм шал өөр юм мэдэрдэг шүү дээ. Хүмүүс яагаад ингээд байгаа юм бол гээл тэг ямар амар ингээд ич санаа зовдгоо махтаа ч юм уу гэл ингээд иймэрхүү мэдрэмжүүд аваад байдаг да. Тэгээд чиний хувьд одоо яг Америкт ирээд яг юунаас хамгийн эхэлж тийм одоо ямархуу тийм мэдрэмжүүд чам төрсөн гэдгээ одоо ингээд чи нэг хүмүүст ярьж өгвөл юу вэ? За яа шууд юм амар тип гүнс идэв биш чи зүгээр юм хөнгөнөөр л хариул заавал юм бодоод байгаа хүмүүсээ сайн байцгаана уу ойрд уулзсангүй ойрд бичлэгэнд орсонгүй тэгээд жоохон завгүй бас байсан байх завгүй бас хувийн юмнуудтай байлаа тэгээд гадуур дотор их явлаа. Гадуур дотор бие үнлээд их явлаа гэж. Тэгээд битүүрийн хувьд болохоор нөгөө нэг цуг жим хийж эхэлсэн. Би болохоор өмнө гээд өөр ганцаар явдаг гэсэн. Одоо ерөө болохоор битүүр ингээд цуг хийж эхэлсэн. Тэгээд сая жим хийж дуусчаад орж ирээд шейк аутчаад тэгээд хоолой идэхээ өмнөх нэг жоохон юм ярих гэж одоо тэгээ сууж гин. За тэг яа гинэ. Үгүй 10 минут болцсон уу? Нэг өндөг чанжаамаа. Дуурсан уу? Дуураагүй байна. Одоо яг дуурч. Би аль тэр өндгөө гаргачаад тэр чим яриа сууж гараад үзэгчтэй байв дам. Яана. За яг л одоо анаач ч яриа сууж яг хэвээр. За ер нь бол штэ танаа энэ ютубер бол жоохон хутлаа шүү. Хутлаа ирдэг. Өндгөө түлээ хийчихлээ. Яа хан тийм ээ. Ер нь бол жоохон ярьсан юмд нь жоохон бас шүүлтүр таах болсон жоохон хутлаа барьдаг шүү. Чихтэй нэг эдит хийдэг те. Гэхдээ чи юм яриад байж байгаа чи мартаа. Би одоо юу ярих юм бэ? Юу ярих юм бэ тэгээд чи Америкт ийм бай тэрийг яриач чи. Америкт гоё штэ Америкт гоё. Америкт ирээд тэр мэдэрсэн сонин сайхан зүйлүүдээ ярьж ганцаараа бие дагаад. Сонин сайхан юм уу? За ер нь бол штэ. Наад камер руу харж байгаа над руу биш. Би нэг ойрд морд ингэ. Би ихтэй ингэ сууж мож бичлэгэнд ерөөсөө орж байгаагүй байна. Дандаа яасан чи? Дандаа гадуур дотор явж байгаа. Чи дандаа яасан орон дээр хөвч бичлэгэнд ороо юу? Шууд нэг юм өндгөө юунд хийсэнгүй нэг юм чи ерөөсөө олон юм хуцаад ингэ над руу хараад юм яриад байхаа ямар ч юм юу алга. Энэ дандаа манай энэ дандаа орон дээр бичлэгэнд ордог байсан болохоор ингэ бөөдөн дээр суугаад орох гэсэн чичээд ах шиг байна. Хувцастай бичлэгэнд орж үзээгүй юм шиг байна. Нан нүцгэн л ордог байсан юм билүү. Юм ярьдгүй зүгээр хөдөл бичлэгэнд орсон. Хөдөл бичлэгэнд ордог. Тэгээс энийг усан тийгтэй та нар хүлээж. За чи тэгвэл тэгээд өвчөө сууж гэж. Чи өөрийгөө тэгээ бар саунд Аполлод байна гэж одоо нээлттэй байгаа ч тийм. Сайхан 3-аас онгоодаг сайхан нөгөө нэг underground баранда байна гэж бодоод. Underground баранда. Дуртай DJ-ийнхаа сетний урд DJ бүүтний урд байна гэж бод төсөөл. Ичгнүүрээ илгэндээ наацсан зогсож ийн гэж бод. За аль би өндгөө юунд хийчлээ ёо өстө нэг энэ юм яриа сууж ийсэн чи яаж байгаа сууц ерөөсөө бүр ямар ч найдруугүй хүн үлдээ чи би. За аль чи н хойшоо ингэ тухлаад ер нь ингэ жоохон тухтай бай дээр нэг заавал манаа үзэгчд амар энэ за юу яа. За тэгээд нөгөө нэг гол алюминий хасан сэдв манайханд хариулаад өгнө одоо юу. Гэтэ ер нь бол угаасаа нөгөө нэг шинэ улс болохоор ингээд ер нь анх ирэхэд бол маш их юмнууд амар их өөрөөсөн. Ер нь бол ингээд анх ирээл одоо шивэл бид ингээд Аз очихоор ингээд ерөөхдөө нөгөө жоохон соёл нь ойрхон байдаг штэ. Америк болохоор надад бол бүр шал өөрөөсөн. Ер нь бол юугаар өөрөөсөн бэ гэхлээр
наацах ингээд дэлгүүрт үйлчлэгээний соёлууд амар өрсөн. Жишээ нь одоо жишээлбэл ингээд би ингээд ресторанд ороод хоол идэж штэ. Тэгэнгүүт зөөгчнөр нь ингэдэг. Зөөгчнөр нь ингээд шууд ирээл ингээд бараг идэж уугаагүй дууссан гол ингээд шууд ингээд хураагаал ингээд шууд ингээд одоо ингээд Аз чинь жишээлбэл ингээд хүний ингээд нөгөө ширэмэрэл зөөгчнөр нь ойртгүй штэ ингээд. Одоо ингээд хурааж мөрөөдгөө дуусныхан дараа хураадаг ч юм те. Энд болохоор ингээд зөөгчнөр нь шууд ингээд хоосон дагвал хураагаал гэснээр бараг шууд биелийн тавьж өгөөл. Thank you баярлаа гэж ингээд амар хурдан ингээд амар үйлчлэгээний тим үүтэй байсан. Надад бүр анх ингээд шууд ингээд бараг идэж дуусах байх таавч маа ч юм. Ингээд зөөгчнөр хурж ирээл ингээд одоо яаж зүгээр гэл ингээд баян асуулт тавьж байгаа ч юм. Одоо тэр нэг юм анхны тэр нэг юм үйлчлэгээний юмуд жоох өөр байсан. Ер нь бол надаас яг мэдрэгдсэн нэг хоолоо яг 50 идэл ингээд суужангууд how was everything гэж үрэж нэг бол everything's okay гэж өрөөдөр бид нар нөгөө хизээч тиймэрхүү юм асуулгаж байгаагүй учраас ингээд яах гээд байгаа юм болоо гэл ингээд дотроо ингээд нөгөө яг нэг монгол юм та чи яах гээд байна гэдэг шиг тэгмүүд яах вэ баг хөөгд ам яа. Яг нэг юм мэдрэмж авч байсан. Соёл нь болохоор ерөөсөө идэж дуусаалал газ ингээд гараал дарыг өн суугаал ингээд бид чинь ингээд жишээл хоол ресторанд ороод хоол идэнгүүт ингээд суугаал ингээл юм яриад те бараг хоолн дууссан байх чинь ингээл бараг цаг маг юмэр сууж байгаа л гараа явдаг штэ. Тэнгүүд энд бол ерөөсөө тийм байхгүй. Ерөөсөө идэж дуусаалаа шууд гараал араас нь ингээл биелийг авчиж өгвөл окей бай те бараг зөөчтөр нь ингээл шахаа юу нэр за гар гэл гэдэг чинь. Тэр бол миний хувьд бол яг эхлээд яг хамгийн анзаарчихсан номер 1 зүйл яг хоолнд ороод яг хоол идэхэд арай өөр байсан юм те соёл нь. Ер нь бол яг нөгөө типтэй соёл гэдэг нь бол анх уусаа мэд эрэхтэй мэдчихсэн. Тэгээд тип ёстой гэдэг нь бол уусаа мэдчихсэн. Тэрэн дээр бол гайгүй байсан. Харин юун дээр бол тэр яг нөгөө нэг тэр сервер одоо тэр зөөгчнөрийн тэр үйлчилж байгаа байдал нь арай жоох өөр. Хэрвээ ингээд Монголоос ингээд хүмүүс яриа тиймэрхүү мэдгүй байх юм бол баг ингээд энэ одоо яаж үйлчлээд байгаа юм ч юм те. Ингээл одоо ингээд л одоо Аз мад ч юм уу зөөгчнөр ингээд арай гайгүй байдаг шүү дээ. Ингээд тавьж юм байвал ингээд юм ингээд янгууд бараг шууд тавиал ингээд тэгэнгүүтээ үйлчлэгээний хүс амар авч мавдаг юм. Энэ бол тэрэн дээр анхаарч байсан. Тэгээд дараагийнх нь болохоор мэдээж одоо бид байнга ордог. Одоо бар саунд ороход бүх бар саунд ингээд ID шалгадаг үүдэндээ. Тэр нь ингээд амар сонирхолтойсэн. Одоо ингээд Аз маз Монголд ч юм уу ингээд царайгаар нь хардаг шүү дээ. Одоо жишээл за энэ жоох хөөх таашваа ингээд randomly жоохон царайтай үнээс нь чи 18 хүрс 21 хүрснэ гэдэг ч юм уу шалгуулдаг ч юм уу. Яг ингээд жоох хөшин царайтай юм байх юм бол Азийн ус хүрсэн юм байна гэдэг шалгадаг. Гэтэ Монголд уг шалгад юм шүү. Би бол Монгол 2 жил амьдрахад байнга шалгуулсан гэдэг юм. Гэтэ үүдэнд орох болгондоо ID-га шалгах гэдэг шүү дээ. Гэдэг юм. Бид шалгуулсан такс юм бол би тэрнтэй таксаас үүдэндээ бүгд төлөөлөө. Тэгвэл би тэр нь ID байнга ингээд ID-га ингээд үзүүлээд царайтай чинь тулгаал ингээд. Нэрээ бас арайс хийдгүү юм те. Тэгэхээр яг хуу би сандарч байгаа юм. Царайтай болвол ингээд харваж яаж хүрээг байх шиг байна харуулчих гээд random гэдэг. Би бол Монголд нэг ч удаа шалгуулж байгаа. Би бол шалгуулсан. Яг тийм л жоохон царайтай боллоо. Би зүгээр биман жижиг юм баггүй юу? Жижиг юм. Метр 63 ч одоо жижиг шүү дээ. 10 жил юм шиг. Маш сонирхолтой. Би ерөөсөө өөр дээр болохоор Монгол амар шалгуулж байсан учраас шалгаж ийн гэж ойлгоодсэн. Чам шиг энэ бирхүү том болохоор ч чамаг бол нэг шалгахгүй юм байна шүү дээ. Миний experience арай ондоо 16 настайгаас хойш амьдралдаа шалгуулж үзэж байгаа. Югдэр царайтай байсан юм шүү. Гэхдээ нөгөө өндөр болохоор гэдэг юм яа. Ямар ч тач би ерөөсөө 16 настайгаас хойш бүр нэг ч удаа ID шалгуулж үзэж байгаагүй. Тэгээд энд ирээд ерөөхдөө байн гарах болгондоо ID-гаа авч гарна. Тэгээд бүх газар орсон одоо жишээл ингээд нэг газар ингээд 5 бараалаа гэхэд 5-ууланд нь шалгууллаад ингээд орж гарах болгондоо ID-гаа шалгуулдаг. Тэр нь ингээд нэг бодлын жоохон юм safe. Гэхдээ нөгөө талаар ингээд заримдаа жоохон ингээд ёо ингээд ураад харааж хөвцөн царайтай тах чи яагаад гэвэл баймир шалгаад. Тэгээд жоохон боддог. Тэгээд ID шалгуулахаа хажуугаар очрлох соёл, бааранд очрлох соёл амар өөрөөсөн. Яа гэх юм бол ингээд одоо жишээл тэр ингээд газар дүүрцэн хүнтэй байхад тэдийнх ингээд хүмүүсийн гадаа ингээд очрлуулаад байлгаад байдаг. Монгол бол хийж очлохгүй шүү дээ хүмүүс. Тий яа тий. Бааранд очрлж ирсэн юм чи үүдэнд. Монголд уу? Үгүй агуу очрлж ирсэн санагдах юм. Би очрлж ирсэн. Зайсангийн нэг баар, зайсангийн ямар баар байдаг лээ? Лайнда дуу. Гүү бах тий. Тэгвэл нөө ороход такс шалгуулах гал ингээд хүмүүс яг ингээд ордог. Хизээж за манайх дүүрсэн байна. Одоо ингээд хүн гарангууд зурж оруулна гэдэг тийм хизээж. Тас тийм л юм байна тий. Одоо жишээлбэл ингээд нөгөө юм руу байдланд руу ингээд мөнгөд. Тийм шүү дээ бид нар чинь бараг цаг мага очрлдог шүү дээ. Тийм. Бараг 2-оос ахвал 3 мөр хүртэл цаг маг хүлээсэн зогсчод тийм шүү дээ. Тийм шүү дээ. Өглөө нөгөө Монрей илүү. Монрей ч бас өглөөний 7 цагт очиод онгодог баар өглөө 7-д очихоор гадаа бүүн очир болсон. Тэгтээ оруулаагүй гэж байдаг шүү дээ. Хүн зурж гарангууд оруулна. Тэр яг нэг очрлох соёл дээрээс нь янз янз үйлчлэгээний соёлууд нь бас амар өөрлөсөн. Тэгээд
хувийн орон зайг энд бүр амар сайн баримталдаг. Одоо ингээд ер нь бол ингээд одоо жишээлбэл ингээд дэлгүүр мэлгүрт байж байгаагууд ингээд хүн ингээд үйлчлүүлж ангууд яг артталт нь одоо жишээлбэл ингээд нэг алхмын заатай зогсож байгаа дараагийн юу нортогч юм уу яг ингээд тэр нь бол ингээд тогтцсон соёл гэх юм уу. Одоо шил Монголд ингээд дэлгүүр мэлгүрт олшвол хойноос нь ингээд барал үлээлдэ скол одоо итем хүн мөнгө авч ангууд ч ингээд барал араас нь барал гэж ингээд ер нь ингээд амар ингээд хүний орон зайд халтдаг штэ. Энд бол ерөөсөө тийм байхгүй ерөөсөө яг тэр бол ингээд яг зайтай бол ер нь бол нэлийн зайтай ерөнхийдөө ойршилтууд тиймэрхүү байдалтай байна гэдэг. Амар сайн. Тэгээд тэрнийг амар сайн хурдан суртын байлээ. Ер нь бол миний хувьд л гэж бодсон. Зөв. Өөр ч юу байгаа лээ. Өөрөөс зөндөө байна. Өөр чинь одоо ингээд юмнууд амар юм процесстэй байдаг юм чи. Одоо жишээлбэл ингээд зүгээр одоо жишээлбэл за нэг машин түрээслэе гэж бодонгууд л заавал бараг л те ингээд тийм шат дамжлагтай байх хэвээр. Одоо юу гэдэг чинь одоо нэг юм одоо наацхан байр түрээслэгт ч юм уу бараг л банкнаас зээл авч байгаа юм шиг ингээд шалгалтна ингээл ингүүд одоо жишээлбэл Монгол зонголт ч юм уу эсвэл шууд хаан чи өөргөө гэж шууд уулзаал балкирийг шууд авч юм уу тий. Наад дээр ч өстой санал нэг байна. Ингээд сарын өмнөх ингээд процесс яваа дараа нь ингээд уулалт очилт олонгуудаа дараа нь гэрээ мэрээ гэж бүх юм ингээд бараг хэдэн сарын хугацааны турш болдог чи ер нь байрч бүх юмнууд нь тийм амар удаан процессор явагддаг. Бас амар сонирхолтой санагдсан. Наад дээр чинь би бол одоо яг санал нэгдэж байна. Тэг ер нь бол ядаргаатай ингээд Монголд бол бид нар нэг тийм байдаг чинь мөнгө нь байвал ямар ч байранд ороход асуудал байхгүй. Энд мөнгө нь байсан ч гэсэн яг нөгөө нэг зээлийн түүх гэдэг шиг ярьж байгаа аим халуун байна. Зээлийн түүх гэдэг шиг юу цалингийн түүх мөх гэд хамаг юм судлаад тэгээд ингээд бөө юм болж байранд орд юм билэ. Тэгээд тэр нь амар ядаргаатай санагдаж байгаа ч гэсэн одоо тэгээд энэ усын нуусан бол юуг нь дагна гихчээр тэгэл одоо дагаал амьдэрч чинь. Имлэгт үзүүлэх үү? Имлэгт үзүүлэх бас амар процесстэй байсан. Тэгээд юу асуусан. Би түрүү нөгөө машин түрээслэх гэдэг дээр би нөгөө нэг дүүтэг амт нэг байрлал нүгээд тэгсэн чи битээр нөгөө нэг юм бодон ингээд бас авах гад тэгээд нөгөө нэг машин түрээслэх гэсэн чинь тэр нь бүр ингээд бөө юм болол барал ингээд захиалаа яадаг ч юм уу тэгэл тэгснэ бид нар бол одоо жишээл Монгол бол жишээл ингээд зар хараал те параллел портч таахтуудаа л за та хүрээд ирдэг гэж яриалаа. Тийм шүү дээ. Монголч амар амарчтай залгаад за та боломжтой юу за окей 45 55к хэдэн ч к тий. Тэгэл окей хүрээд иргүүл яахан за би зөөгөөд юм уу энд ерөөсөө тэгээд тийм байхгүй. Амар хэцүү. Тийм боломж ерөөсөө байхгүй. Зарим минут нь амар түүхтэй, зарим минут нь амар амар. Тэгэд энэ бас нөө сая бас би нөө нэг бас яг наад юм юм зөөх тал дээр сая банах би дөнгөж сая нүүгээд нөө нэг одоо энэ шинэ байранд орж ирсэн байгаа шүү дээ. Тэгээ нөө буудангаа явуулсан гэж хэлсэн шүү дээ. Буудангаа жишээ нь явуулахад нөө хуучин буудангаа ийш аваад ирсэн байхгүй. Шинэ буудан авсан юм чи хуучингаа одоо ингээ гаргаж хаяхээр заавал нөгөө нэг ингээд юм дууддаг барьдаг гэд. Тэгээд зарыг гэхээр бас хуучин болохоор хаанч зарах вэ хүү гэж дуудаад хүн нөө яг энэ сангийн одоо тэр нэг юм хуучин юм ирж авдаг тэр газар руу яриад ирээд дуудаад ирснээ гэрт орж ирээд ийм бод юм уу те за $500 гэж юу тэгснэ би буудангаа өгөхийн тулд $500 өгөх хэрэгтэй. Тэгсэн чинь ингээд ярилцаад за би энэ чинь баг ингээд заруул баг ингээд зар чинь юу тамар $500 өгөө дээрс нь буудангаа өгөх гэдэг хэрэл уруул болж иж доошоо ярьж иж $250 өгөөд буудангаа нэгэнд ирсэн юм чинь ингээд $250 өгөө дээрс нь буудангаа өгөөд ингээд гаргаад явуулж байгаа байхгүй. Тэгээ энийг бол мэдчих хэрэгтэй юм байна. Тиймэрхүү юм хомол хизээж битгий дууд баг таныг Монгол хүндээ ингээд үнгүү аав гэдэг үгсэн дээр юм байна гэдгийг би бүр ингээд ясамхантай шингэлээ ойлгож байгаа байхгүй. Тэгсэн чинь юу вэ? Энэ бол зүгээр баг луур байгаа. Ирээд миний хуучин буудын эвдрээ зүв зүгээр байгаа. Бууд ингээд авгат дээрээс надаас $250 нэмээд аавна гэдэг бол Америкт бол энэ бол энгийн зүйл гэж байгаа байхгүй. Гэхдээ яг бидний Аз хүмүүсийн хувьд бол энэ бол амар тэнэг зүйл байсан. Тэр бол яг тэр нүүлт мүлтэн дээр бүр ингээд амар стресстэй юм билээ. Ингээд нөгөө нэг чөлөөтэй тэгээ ингээд нөгөө машинаад одоо жишээлбэл яг тэр газараа тавьж болохгүй. Яг энэ газараа тавиад яг энүүгээр нүгээд ийм юмар нүгээд ингээд нэг юм одоо бид нар жишээлбэл ингээд за газ хүрвэл газ ингэж чи те гадаанаа байны хагаадаа тавиал за гялцуулчих гээл тэнгүүд no хэзээш no. Тэнгүүтээ одоо жишээлбэл одоо танаа кейсэн дээр ч юм уу за одоо энэ лифтийг ашиглая гэх юм бол заавал өмнөөс тэр одоо орон сууцтай холбогдоод тэдээс тэдэн цагийн оронд манайх энэ лифтийг ашиглана гэд. Яг манай өмнөх байрт амар лайтайсан те бүр яа. Юмыг ингээд нөгөө нэг амар ингэж процесс олгож ингэж ном журмын дагуу бүгд амар хийгддэг юмнууд амар их байсан. Йоо тэр ч үнэн шүү. Заримдаа тэр бол ингээд заримдаа бол яг дайжгүй юм шиг нэ заримдаа л хүнийг амар галзууруулмар те. Йоо өстө үнэхэр зүгээр ингээд хийчээч те яах гал байд юм бэ гэдэг тэнгүүд нөө болохгүй гэдэг. Нөгөө бид нар ч нөгөө нэг яг соёл нь нөгөө юм амар юмыг гас ингээ хийгээс сурцсан ч юм уу скол ингээл амар амар албараар ингээл яаж ингэж хүртээ хүү яаж монголччих уу гэдэг хүмүүс чинь энэ дээрээ бүх юм дүрм журмын дагуу ингээ баригдаад ирэхээр ингээ гайхаад
юу ихээс хичээл та болохгүй. Яг би бас яг тийм мэдрэмж авчихсан. За энэ хүмүүсийн харилцааны тал дээр ямар хуу зүйл мэдрэв? Харилцааны тал дээр бол амар хамгийн гой санагдчихсэн юм нь юу вэ гэхээр бүгд бие биентэйгээ амар мэдэлдэг. Одоо жишээл гудамжаар ингээд сая бит хоёр орж ирэхэд ингээд лифтэн сууж байгаа хүмүүс ингээд хай сайн уу юу байна те ингээд хай what's up те ингээд зөрхтөөд тэгэл таарад буцахтаа өдрөө сайхан өнгөрүүлээрээ те like have a good one гэж мэгэл ингээд амар юм бие биендээ ингээд минь тустай тэг ингээд салхтай ингээд ер нь ямар ч хүнтэй таарсан бүгд хай сайн уу гэд инээж гэж үдэс мэдэлдэг. Тэр нь бас ингээд нэг талаараа амар хүнд ингээд одоо ингээд заримдаа ингээд нэг амар стресстэй ингээд явж байгаа гот чинь гэт хүн гэлүүдс мэдлэлингүүд амар ингээд бас ямар гоё юм бэ гэсэн мэдрэмж өгч байна. Чамд анх тэр мэдрэмж ямар байсан? Надад жоох юм би амар жоох хичээд байдаг байсан. Гэт гівгэн танихгүй хүн ингээд би тэнгууд нь ингээд би Ютад амьдраад байсан шүү дээ. Тэгээд хөдөө ингээд хаяан ингээд гарцсан ингээд юуныхаа гаражныхаа хаалган голгосон тамхитаа сууж ингээд тамхитаа сууж ангуулын хажуу айлын хүн ингээд зүрэнгүүтээ good morning гэж мингүүд би дүнгэж Монголоос ирсэн ингээд танихгүй юм болохоор ингээд баг нуугдмар санагч маань гэдэг. Би тэгээд ингээд good morning хүүхд баг зугтаж гэрлэг орж мараад амар тэнэг нэг ерөөс тийм соёл байхгүй надаа. Суралцаагүй. Тэгээд ихэндээ жоох ингээд ичээд яагаад надад ингээд ам болоо гэдсэн чинь угаасаа танихгүй ч гэсэн зүгээр л нэг юм хүн ёсны юм байдаг яагаад байгаа байхгүй. Би тэрийг юу сураагүй байж байгаа. Тэр нь анх жоох юм эвгүй санагдаад байсан. Одоо бас жоох эвгүй ингээд яагаад ингээд ам болоо гэж мэддэггүй байсан. Тэгээд явандаа ингээд тастай юм билээ. Харин тийм байна уу. Тэгээд сүүлдээ одоо өөртөөс адилхан хүмүүнтэй зүгээр байл. Сайн уу юу байна гэж мэгэлдэг. Чаас өөр дөр бас тэгж анзаарсан уу? Одоо яг адилхан тийм болцсон. Тэгээд ер нь тэр бас аяг зүгээр юм билээ. Тэгээд энд байдаг хүмүүсийн бас нэг ялгаатай юм нь юу вэ гэхэлэр хүнийг гой сайхрыг нь комплимент хэлдэг. Тэр бол бүр үнэхээр бүр ингээд хамгийн сурмаар юм санагдсан. Ялангуяа манай Азууд ер нь бол Азууд ингээд хүнд гой сайхныг ялангуяа монголчууд ч юм уу хүний гой байвал энэ одоо бараг юм өссөн те энэ одоо яаж яваад таа ч юм те энэ бол одоо юу бараг те энэ хизээнэ бараг ийм мөнгөтэй гэсэн. Энэ барал зээл ах уу зээл гэл те. Энэ эзэм ганган байсан гэж байна. Тэнгүүд одоо жишээл энэ ингээл хүн ингээд одоо ингээл энд гангалах амар урамтай. Одоо ингээл амар гоё ганган мангаа явж байгаа. Чи амар гоё чистэй гоё ярьж чинь. Гэл тэр нэг юм фейк биш. Үнэхээр яг чин сэтгэлээс гоё ярьж байгаа. Хүнд гоё ярьж байгааг хэлдэг. Тэр нь бүр үнэхээр гоё. Энд тийм хүнд хандлагаж матархаад ах тийм нэг юм байхгүй. Угаасаа нэг юм бүгдээрээ л юм одоо боломжтой ч юм харна. Юу тэр одоо юу ч хэлэх үү гэдэг. Тэрээ ингээд хоо өөрсдийн гэсэн юмтай болохоор ингээд юм нэгэндээ хатаахаж ингээд ах юм байхгүй. Нэгэндээ гой сайхыг хэлж нэгэндээ ингэж урамшуулах нь амар. Хамгийн марк болж юм шиг надаас нэгцсэн. Бас сонирхолтой. Сонирхолтой л би бол ерөөхдөө энэ талаар бол YouTube дээр ярьж байгаагүй. Тэгээд чамаг ярьсан чинь харин гинт өөр нэрийн тим байсан, өөр тим байсан гэдэг ер нь бол ингээд тим бодлоод ингээд гарч ирдэг юм байна. Тэгээд угаасаа нөгөө анх ингээд битээр ч угаасаа өөртөө ингээд нөгөө ирж мэрэл ингүүд хүмүүс ингээд яг бидэрт хэлж байгаа юм бол эргээгээд нөгөө хүндээ хэлэх нь ингээд битээр ямнаас ихэндээ гардггүй ч юм уу ингээд байж байгаа. Сүүлдээ энэ чинь гоё юм байна гэд эргээгээд хүмүүст хэлдэг болонгууд эргээгээд тэр хүний баярлж байгааг харах надад амар гоё юм. Яг ингээд гоё хүнд гоёг нь хэлэх ямар гоё юм бэ гэдгийг би амар сурсан. Тэгээд хин эрүүч гэсэн бас анх ингээд хэлдэггүй яжаад одоо ингээд битээр гарч марангууд ингээд I like your in гэж ачаад бүр хэлсэн цаа. Заримдаа ч байгаа тэр хитэрчээд байдаг болохоос шүү. Заримдаа согтгоороо хитэрснээ ингээд хүн болгон дээр бас I like гэсэн ингээд бүр ингээд хараг байжсан I like га харж ирсэн за энэ аль нь гоё гэсэн нэг юм хэлж идэр. Тэр бол зүгээр drunk юм согтуу байсан юм шүү. I like your сормос ч шиг. Тэгээд тэр охинд үнэхээр ингээд хилжигээд гоё комент байхгүйсэн байхгүй юу? Сормос нь тэгээд үнэхээр энэ жоохон агли тэгээд ийм намхан багтаар тэгээд юм охин байсан. Тэгээд зүгээр ганц нүдэнд торсон юм амар том химэс сормостой байж таарад. Тэгээд одоо I like your fat гэж хэлдэг шүү дээ амар тэгээд бантаа тэгээд сормос харахтаараа сормос нь гоё юм л гэж хэлсэн тийм юм байна. Тэр бол яг зүгээр фан байлаа. Юу гэж бодож магадгүй ямар фейк юм тэгээд худлаа юм тэгээд нэг худлаа хүнд пялдансан хүнийг ингээд яасан гэж хэлдэг гэж хүмүүс ойлгодож магадгүй ялангуяа Монголд байгаа хүмүүс. Гэхдээ энд бол яг хүн болгоогоосаа хүнд гой зүйлийг нь гоёор нь хэлдэг. Тэр бол ингээд амар соёлын зөрүү. Ер нь бол соёлын ялгаа гэж бодож байна те тэрийг. Ялгаа гэж амар бодож байгаа. Тэгээд ер нь бол яг ингээд би ингээд анзаарч байгаа байхгүй. Би одоо энэ чинь ингээд ирчээд ингээд энэ чинь ингээд жоохон усаагүй ч гэсэн ингээд уусаад явж хахад одоо Монголоос ингээд хүмүүс ирэнгүүд Монголоос ирж байгаа хүмүүсийн одоо хандлагыг нь харахаар ингээд ерөөсөө юм нээлттэй биш ингээд хаалттай ингээд хүнээс ч үжилэхгүй хүнээс ч юм хүлээж авахгүй яг ингээд
одоо бараг хүн ингээд нэг юм ингээд янгууд ингээд энэ одоо яг таа гэл нэг юм. Яа шууд юм протект. Тэгээд шууд ингээд протект. Амар шууд ингээд протект. Бол Яг гадна стач. Харин үр протект. Энэ стач яахтай. Ой. За. Нөө гадаад хүмүүс гайхаад. Зүгээр л тэгээд амар гоё ярьд чинь гэж хэлэх гээд тэгэл өдрийн сайхан өнгөрүүлэр мөглөр. Энэ одоо хийж л яхад байгаа. Хандраад авах стач гэж. Тэгээ барал миний араас гүйлээ мүлээ. Гэ нөгөө хүмүүсийн nice баг зарим хүмүүс өөрийнх нь араас гүйж юм уу надад хандраад байна. Барал нөгөө би л гоё сайхан. Тийм хүмүүс бас байна уу? Дөгөж одоо ирж мэрч нөгөө тэрийг нөгөө буруугаар ойлгоод надад би л барал хөөрхөн сайхан болохоор ингэчлээ гээд тэрийг бас жоохон буруу ойлгоод тийм шиг надад санагдсан шүү. Би ерөөсөө ингэж бодож үзэж байгаагүй өнтгөс чаас ингэ бодг юм. Яг хоёлаа ингэж ерөөсөө иймэрхүү талаар ярьж байгааг болохоор сонирхолтой санагдж чинь бас миний мэдхгүй юм бас ингэж ярьж өгч чинь. Тэгээд бас тэр нь бол хүн болгоны нөгөө ингэ гадаад дээрээ мэдэрдэг мэдрэмжүүд бол ингээд шал ондоо байдаг юм байна. Тэгээ би хитрхи ингээд хэдий сайн найзууд ч гэсэн ингээд битэр чи ингээд яг энэ иймэрхүү зүйлийг хоорондоо яг YouTube хийдэг бол хийгээг болж магадгүй хоёул хоорондоо нэгтэй ингэж чиний анхных юу байсан бэ гэж ярихгүй шүү дээ. Тэгээд чиний анхных юу байсан бэ? Дотроо өөртөө мэдрэл нэг иймэрхүү юм тэмэрхүү юм байна гэж явж байгаа. Чиний анхных юу байсан бэ? Миний сүүлийнх юу гэж бодно гэсэн. Тэгээ тийм юм байна. Ингээд битэр чинь ингээд мадраад ахаас яг иймэрхүү юм бол хэдэж нэг нэгээс асууж үзээгүй. Тэгээд ингээд асуусан чинь бас маань эд чинь бас бооцноос илүү тэнэг байсан юм биш үү гэж бодлоо гэж. Овоо бодогч чинь яваасан бас байсан биш үү? Юу яриад байгаа юм бэ гэж. Та нар тэгээ гоё ойлгосон юм шиг гоё комент бичиж ирээ бит хоёрыг. Бит хоёр яхаа нэг юм угаасаа мэрэгжлийн биш. Тэгээд дүнгиж хэлж байгаа би бол тийм ютубер. Тэгээ найзаагаа хаяад ингээд ютуб суугтаа ингээд оруулдаг угаасаа. Тэгээ манай бит хоёр чинь бас заримдаа зам нь болохгүй. Тэгээ тийм. Заримдаа бит хоёр яг үндэ бас мууднаа хэрэлж мэрлээ штэ. Бит хоёр чи яаж хад хоёул ааш муутай тэгэл найзлага болий гэж бараг л октоочиг өстой тэгэл чат бичихгүй нэгэндээ хүлээж мүлээгээл тэгснээ ингээд 5 хагасаанд дискүүд хоёлаа гарах юм уу тэгээд эвлэрчдэг байхгүй. Тэр бит хоёр чи хаяа бас муудаад бас нэг үе бас ингээд бас туртаар боолн чи нам ши яагаад тийм чи намайг замын гол байлд авч нүдэн амар Нэвтэр чинь тийм юм болно хаяа. Янз бүрийн болно. Гэхдээ тэгээд удахгүй нэг хонож моноол маргааш нь яах юм тэгээд. За тийм ээ өсрөл 2 мойл хоног хойлоо мууцаал. 2 мойл моноол тэгээд. Хаяавтар ч бас мууднаа хойлоо нэм жоох юм ааштан болохоор тэгээд заримдаа муудаад тэгээ заримдаа эвлэрээд. Гэхдээ ер нь бол нөө битэрийн ажиллаж байгаа газар ингээ хол тэгээд битэр цагийн ингээ зүрж ажилдаг учраас битэр үрсэн хамт байх боломж амар ховор. Тэг байхаар нэг хаяа нэг хагасаа тавдах юм уу хагасааны орой 10-аас хойш маш клаб борхтол хамт явж байна. Тэр үед YouTube хийнэ гэвэл одоо баг баар руу орчихдохгүй юм болно шүү дээ. Өмнө нь болохоор битэр нэг юм арай жоохон завтай байсан юм уу? Скол битэр яг цагт хараад байсан шүү. Ажилтны газрын цаг айгүй хайтаахан байсан байхгүй тий битэр амар их уулзаад байдаг. Одоо болохоор жоохон зөрөөд байна. Дээрэс нь яг нэг битэрээс нөгөө яг нийлж нөгөө ингээд дээш тишээ моол орж морох юм уу ингээд тийм юмнууд ерөөсө цаг нь алдахгүй хаад болохоор битэр нөгөө яг цуг бичлэг хийх ерөөсө боломжтой. Тийм байна. Би нөгөө хагас буцаанд амраад эд болохоор хагас буцаанд ажилтаа байгаа. Яг викендээр ажилчдаг болохоор надад яг зүрдэг. Тийм юм болоод байгаа юм биш. Хоёул ерөөсө анзаарах гэсэн нас тийм. Хоёлын сайхан дэлгүүрсгийн санг битэр уулын их яриа л гай. Тийм. Удахгүй гоё. Бичлэгч бас гоё шүү. Хоол идээл. Хов яриад хүмүүс болоо. Орший гээл гэсэн. Гэсээс шээс үрчлээ. Тэгш хуцаад. Гэс шигээд миний найз юм ярьж байгаа. Өө за. Юу яагаад сая? Welcome back to our channel. Юу яачлаа. Юу ман тасраад унтраад нөө дижа хачи цэнэгэн тусаа унтарчдаг юм байна. Тэгээд яана хадгалагддаг бол яана гэдээсэн чи харин бас хадгалчдаг юм хөрхий. Тэгээд битэр чинь нөгөө нэг сая энийгээ цэнэглэх хоорондоо бас нэг жимийнхээ хоолыг идээд тэгээд буцаад ирлээ. Тэгээд би нөгөө нэг юм тэнэг подолк худалдаж авсан байсан түрүү өмссөн мэс энэ холж гинүү. Энийг нөгөө нэг юу штэ нөгөө влогон дээр орсон штэ ягаад нөгөө нэг Uniqlo-гоос авдаг тийм нэг юм ягаан өнгийн хүдий авах уу? Аваагүй байхгүй. Ягаан өнгийн хүдий авах уу? Энэ подолк авах гэж энэ подолк авсан. Тэгээ би өөрөө анх удаа өмсөж чинь подолч хүнд нэрээ. Тэгээ тэгсэн чинь ханцуун амир тэнэг байгаад харин би сая гинт хайч барьж байгаа хайчлаа ичлаа. Тэгээ бичлэгэн дээр үзсэн чинь мангар харагдаад харин шууд тайраа ичлаа. Өөр би үгүйс ингэдэг юм уу? За тэр яах вэ? Ямар ч тайл сая эд 0 ороод буцаал ирээл бичиг гэсэн чинь ингээл унтарчлаа. Тэгээд одоо үргэлжлүүлээд одоо ингэ жоохон юм яриа тэгээд басгая гэж бодоод ямар ч тач юу ярьж ил одоо ингээм хамаг юм хоолтой идсэн баах юм ярьж ирсэн. Нөгөө очрлж мочрлох талаар ярьж ирсэн шүү дээ. Тэрнээс дахиад өөр
нэг юм ярьж ирсэн юм аа. Тэр хүмүүстэй хай май гэд мэдлэг талаар. Хүнийг магтах талаар ярьж ирсэн шүү дээ. Тэр чинь ингээд. Тэрийг бол яаж. За одоо яг тэрийг ярьсан гэж одоо хоёр дахиад нэг өөрсдөө шин сэдв. Чи тэрхий амар урд зод ингээд хойшоос суучих. Йоо. Ингээд hodчих. Тэрнээс өнөөс миний аймс цорт. Тасгал хийжсэн чинь ингээд. Хамсаа цорт тасгал хийсэн. Цорцсон ч гэж наа чин мараалын илэгтлэнд орсон байгаа юм шүү баг. Хүүе хүний ам руу хийлээ шүү дээ. Sorry guys. Миний хол угаасаа уранхай байдаг. Би нөгөө eerүүтэй тохируулаад ингээд аймсаа сая ингээд урчлаа адилхан. Ингээд адилхан болж байна. Уурхай аймстай. За. За тэр яхаа. За тэгээд өшөө өөр сонин сайхан ингээд сонин сайхан саад юу байх вэ? Зөндөө байгаа. Ер нь бол одоо энд чи ер нь тис өөрл ертөнц, тис өөрл одоо culture те тис өөр соёлтой, тис өөрл байна. Тис өөр байгаа дээ нөө. Ер нь бол яг өөр, шал өөр. Ойлгомжтой. Аз ер нь бол Аз дотор бол адилхан байдаг гэж түрүү ярьсан шүү дээ. Ер нь жоо төстэй байдаг шүү дээ. Аз хүмүүс ер нь жоохон ийм Аз хүмүүс илүү ийм жоохон нэг хүнлэх тал дээр гэх юм уу одоо нэг юм дотгошоо гэх юм уу тал дээр төстэй гэж магадгүй тий. Тэгээ нэг юм одоо нэг юм арай даруулахтай бас юм шиг ер нь ингээл нөгөө нэг юм жоохон даруухан юм шиг Азууд. Тийм юм болоо. Яг найзтайгаа хүрээлд амар юм галзуу ирнэ. Яг шинэ үедээ танилцахаараа бид нар жоох хичимший ингээд нэг юм. Ингээд шууд ингээд нээлттэй ингээд өө яа тань чи юу юм бэ ингээд шууд ингээд ярьж мэрхтэй ингээд амар нэг тийм жоохон хаалттай гэх юм уу. Тийм ээ. Тэгээ танихгүй нь юу ярих вэ гэдэг ингээд байдаг. Тийм их хач маахгүй тийм. Тийм байна. Энд болохоор танихгүй ч таньдаг ч бүр шууд лимэрэл явчихдаг тийм. Бага та. Угаасаа тийм юм ажиглагдаад байгаа л да тий. Тэр гэхдээ ер нь бол ингээд шууд сурахад амар хэцүү бид нэр амар анх сурахад хүртэл. Нийлбэг тэр анх ингээд хамт клаб ороод ингээд явж хахад бид нар чинь ингээд хүн амьтанд танилцал ууж айл болох масах ингээд юм ярьж ах чинь би ч та амар юм хөтөн үндий. Чи хаанс ирсэн хэрэг би Монгол хичээл тэгэл ингээд би чинь солонгос гэж амар андуурагдана угаасаа. Чи солонгос үг гэл нөгөө солонгос биш гэл тэгэл ингээд одоо Монгол гэл өнгөт Монголиа гэл Кореа гэл сүулдэ эхлээл нөгөө Монголиа гэсэн чинь чимээн дунд нөгөө нэг Кореаг сонсоод байдаг шүү дээ. Тэгэхээр би амар юм юу тас мэдгүй Корей гэж бодоод бодно гэдэг юм баг тайлбар хийдгүү заяа. Тэгээ тэрэндээ өөр амар юм яг ичээд байгаа. Тэгээд ичээд байгаа нь ингээд хүмүүст харагдахтаа амар их зантай юм жоох юм мэдрэл жоох юм ер нь жоох юм бүдүүлэгдүү харагдаад байсан юм шиг байна. Тэгээ дотроо бодохдоо би болохоор зүгээр л ичээд байгаа байхгүй юу. Тэгээд тэр маань ингээд хүмүүст яг тэгж хүрээд идвэсэн юм шиг лээ. Хаалттай тэгээд юм жоохон нэг юм юу гэдүүлээ нэг юм бүлийд үлдэг юм дээрлэхүүлдэг амтан байдаг байсан 10 жил нэг юм хөргийн юм дээрлэхүүлдэг хүүхдүүд байдаг шүү дээ. Тиймэрхүү хүүхд байсан юм уу гэмээр тийм мэдрэмж өгөөд ийм шиг байсан байлээ гэдэг би сүүл бол өнөхөд ингээд Америк найзуудтай болоод тэгээд ингээд ерөөхдөө жоохон гадарлаад ойлгоод мэдээд байгаа. Тийм ер нь бол одоо гайгүй болж байгаа сурч байгаа. Одоо бол алга шүү дээ. Одоо бол за юу вэ хай усаа гэл. Хаяасаа нэга гэжлээ дэлэг бүшиглүүлж ижи дээр. Яа. За зөөр чин чамд юу вэ? Надад би бол ярьсан юм аа. Би бол ерөөхдөө чи үзэж амжаагүй л хараа энэ надад дайран жоохон дургу болчиход байгаа сүлүүд. Миний ерөөсөө намайг миний үзэлт хэсчүүдийг намайг бүр үзэх юм байсан. Одоо нээлээ ойрод ажил ихтэй наа чи хоёр ажил давхар игээд жоохон завгүй байгаа. Тэрийг ойлгож байгаа. Тэгээд миний хар бол би бол яг түрүүчийн дугаар дээр ярьсан байхгүй юу? Яриад үлдсэн юм шиг нэг тийм бас тэрийг ярьдаг байж ч юм уу. Одоо ингэ нэмээд хэлэх юм чам нэгээд ирээд арай өөр санагдаж байгаа юмнууд юу вэ? Ирээд арай өөр санагдаж байгаа юмнууд уу? Тийм. Тэг ингээ асуусан ч бас орж. Одоо жишээлбэл бас дахиад нэг өөр юм гэх юм бол одоо энд бол ингээд нэг юм баяр ёслолууд бас жоохон нэг юм арай өөр. Би чамд яг хизээ өчигдөр түрүүчийн хоёлын жимтлэндээ би нэг хэлсэндээ баяр ёслол тэмдэглэн гэдэг эдний хувь шал бүр өөр бүр заяа. Би бүр ингээд бүр яг би чамд яг хэлсэн те. Ингээд би Ютад амьдардаг байхад ингээд нэг юм хідэн Америк найзууд маань ингээд намайг гэртээ уураад тэгээ гэрт нь очоод тэгсэн чинь ингээд тэр бүр Merry Christmas party байсан заяа. Тэгээ Christmas party гэд би бодод би ч одоо бараг л яана одоо нөө шинэ жилийн party гэд би тэр жоохон ичсэн угаасаа. Ингээд шинэ жилийн партитай гэхлээр нь би ч одоо учиргүй л нөгөө нэг ингээд октод чин палаж өмсөд ирэл. Учиргүй юм нөгөө нэг юм свит энэ өмсдөг штэ. Тэгж одоо би угаасаа азар яаж тийм хос өнгийн свит мэд угаасаа өмсдөггүй байсан. Ингээд хоёр өөр өнгөөр нь өмсдөг байсан. Тэгээд би тийм байсан өнгийн аслал өмсөд очиад тэгэл ингэсэн чи хүмүүс нь зүгээр энгийн жирийн говцтай байж байгаа юм. Тэг би бүр эхлээд тэрэн дээр гайхаад ганцаараа би тэнд нэг юм тогс шиг амтаа. Амар тохгүй амар эвгүй. Тэгсэн чин тэр шинэ жилийн партид ингээд өрсөн найз маань ингээ юу хайцсан байгаа юм. Зүгээр ингээ хов хоосон ширээтэй сууж байгаа юм. Тэгээ нэг ирсэн хүмүүс нь хоёроор ирсэн хосууд нь хосоор ганцхан байн ирсэн.
Тэгээд за ингээд энэ манай хүүхдүүд энэ тэр хүүхдэд танилцуулаад тэгээд хүүхдүүд нь ингээд за томчууд ирсэн байна гэж дөрөнд орчд юм байна. Тэгээд ингээд юунд нь ширээн дээр галт тооны ширээн дээр ингээд суугаалаад тэгээд хоол молоо ингээд нуурчна гэж баймааргүй ингээд дотроо бодож байгаа шүү дээ. Ширээн мөрөний жог зөлсөөд ах. тий одоо би айгүй парти гэхэр ночилс амар идэж ууна гэж бодсон ирсэн чи арх дарс байхгүй заа. Тэгээд юутад амьдардаг хүмүүс ерөөхдөө ихэнх нь мормон шашин шүтдэг дүнгууд ийм арх уудгүй кофе мофеж уудгүй тийм хүмүүс заяа. Тэгээд тэнд одоо гаднаас орсон ганц бузранд би юм хайшин яхаар арх дарсч байдгүй. Гэт тэгсэн чинь хөөх юм намайг удаа тэн дээр нэг юм вайн байгаа чи тэгтээ вайн уухыг хүсэх юм бол очиод аваад уугаарай гэдэг. Тэнд хин ч арх дарс уух багт би л нэг ганцаар архичин гэсэн шиг тэр айлын тэр шүүгэн тийцэн байгаа вайныг надад гаргаж өгөхгүй багт би өөрөө за би вайн ууя гэж очиод аваа шууд уухан чайшин бас тэг. Ер нь бол амар тэнэгсэн. Тэгээд ямар ч хоол мол байхгүй байсан би бүр тэрнэр үнэхээр шок байсан. Тэгсэн чинь тэр одоо яг энэ одоо сангийн Америкчууд, Дилийн Америкчууд бол жоохон ондоо байж магадгүй тийм. Үгүй яг тэр Юта гэдэг газрын тэр Америкчууд болохоор юм одоо юу юм би баг wow white юм хайш юм би. Нөгөө нэг юм айгуу тийм нөгөө шашны тийм л ахаарна. Тэгээд тэгсэн чинь яг ингээ бөөндө цуглараад 8-аач үл 9-өө болоод ингээ цугларч байгаа юм тэгсэн чинь за одоо бүгдээр ирсэн юм чинь өөрсдөө ингээ дүр даашаар өөрсдөө идэх хоолыг захиалцгаая гэд. Тэгэд өөрсдөө идэх хоолыг дүр даашаар тэр айл руу шууд захиалаад тэгсэн. Тэр надад амар сонин юм. Яг би тэр яг тэр хоолоо идэ дуустлаач бараг тэр айлаас гартлаа тэр шокноос гараагүй би бүр яг үнэхээр яриад байгаа юм бах та гэдэг. Тэгээ үнэхээр л ингээл бүгдээрээ суужаснаа юм жижиг сажиг юм яриад өө чиний ажил яаж юм миний ажил юм байна. Өө манай ажил ингэсэн гэл нэг юм жижиг сажиг юм яриад ерөөсөө тийм ховж юм бараг байхгүй заяа. Би яаж юм тэр үед яаж хахны англи угаасаа тийм сайн ч байгаагүй л дээ. Тэгээ яг хов яриад байгааг нь ойлгохгүй нэг тэжүүн тэгсгэж ойлгоод өнгөрсөн. Энэ нь бол ингэдэм билээ. Тэдний яг ингээд нөгөө хов ярина гэдэг нь тэд нар бол хов ярьдаг заяа. Гэхдээ тэд нар ингээд ийм амар ийм тэр хүнийг одоо жишээлбэл арай одоо жишээлбэл ингээд цаагаараа ингэж муулж ярьдаг. Тэр хүнд одоо ингэж санагдсан бах та тэрүүгээрээ энэ хүн амар өвөдөлт одоо ч юм уу тэр хүнд амар хүн туссан бах та гэдгээрээ тэр хүнийг амар ингэж одоо тэр амар ийм сонин гэж ярьдаг шарууд. Яруу өнөөдөр ингээд амар өлсөөд амар хэцүүсэн бах та гэдгээрээ одоо чи одоо амар юм хоол авч идэх мөнгөгүй ч юм уу нэг юм тэгэж нэгэндээ муулж ярьдаг. Би тэрийг амар нөгөө би ч нэг хэсэг бас амар шаруудтай хэсэгт амьдарч байсан юм ба. Тэгээд тэдний ингээ хоорондоо ярьж байгаагыг сонсоод тэгээд эхэндээ ингээд зүгээр л юм яриад энэ гэж одоо дараа нь ингээд сонсоодсэн чинь эдгээр ингэж нэг юм болт юм шүү дээ. Бид ч бол гээл ёо амир тийм мангар тий. Бид нар чи баг нүүрэн дээр наваа ичдэг. Нүүрэн дээр баг царайгаараа гээл дургуугаа илэрхийлж бэлхийлэл тий. Ширв татчихж дээ тий. Энэ одоо юу яах ч ирсэн мэрсэн гээл гэж үдэг тий. Тэнгүүд бид нар ч болохоор гээл инээгээл тэнгүүд магадгүй чамд амир хэцүү байсан уу? Одоо дургуу наашаа гэрт ороод ирэх юм бол чиний ийшэрх гэж барил та амир хэцүү зам туулсан уу? Барил тий энэ дэр чамд хэцүү байсан бах та. Одоо барил чаа ингээл энэ амир юу авах бах та. Гэтэ ингээл өөрөөсөө гоё байгаарэ гэл ингээл амир ингэж нөгөө юм ингэж найсаар амир мин байждаг юм байна. Яаж үзнэ? Яаж уул нь ингээд хүний хоол болмооргүй хайдлах алдсан марах юм. Яс хэцүү юм би одоо. Яа, тэгэж ярьсан нөгөөтэй амар дуртай ингээд намайг айгүй намайг дуртай. Яаж буруу ойлгоод шаадаг юм байна. Тэгээд яа, амар юм аа нэрээ. Тэгэл эднэр чинь ингээд юм ялгаа байгаад байгаа. Эднэр жижиг ингээд сурж ийн. Тэгээд одоо тэгэл гайхалтай юм аа. Ер нь тэгээд бас дахиад надад бас нэг ер нь гой санагдсан юм бас өндөө байгаа. Юу гэхлээр нөгөө нэг юм энэ дээр нөгөө нэг юм одоо паркууд бүр амар ихтэй. Тэнгүүд ингээд зүгээр л хотынхаа одоо гоолд ингээд амар их ингээд юм нөгөө ногоон байгууламжууд ихтэй. Тэрэн дээр ингээд зүгээр л хүснээр очиод 2-3-3-аараа суугаал нэг цаг маг суугаал ингээд үзээ хоол идэх ч юм уу, оройны хоол идэх ч юм уу гэл хоорондоо юм ярьж мэрэл ингээд тэр соёл одоо бүр амар таалагддаг. Ингээл одоо жишээл бүтсэн өдөр бид нар ингээл долларс парк дээр очиод ингээд бүгд тэнцээ цуглалцсан. Тэгэл тал талаас юмнууд авчаал ингээл гоё хотын гол ингээл пикник хийгээл тий. Тэгэл ингээл бүжим тавиал ингээл бүжиглээл ингээл амар чөлөөтэй тэр ингээд vibe надад амар тал. Нэр Монголд ерөөсөө тийм байдаг юм тий. Монголд нэгдүгээр тийм байхгүй. Азид одоо Солонгос тийм байдаг. Солонгос угаасаа байгаа шүү дээ. Солонгос ч угаасаа нэг байрнуудынхаа голд ерөөдөө бол юм юунуудтай цэцэрлэгтэй. Яг зүлгэн дээр ингээд бүгдээрээ суугаал ингээд. Ер нь зүлгэн дээр суугаад Америкийнхыг бодвол баг байж магадгүй. Гэхдээ ер нь бол байгаа угаасаа. Байдаг бах тий. Тэгээ нөө ер нь юу гэдэг вэ? Монголоор бол цэцэрлэг нэг тоглоомын талбай шүү дээ. Тийм тоглоомын талбай бол амар ихтэй учраас тэр тоглоомын талбай нь юм жижиг ногоон байгууламжтай. Тэгэхээр ер нь бол ингээд би ч одоо Солонгос Бучоноос газар ерөөхдөө яг Бучонд л амар олон жил болсон. Тэгээд тэнцээ хүртэл ингээл яг байрныхаа гоолд ингээл юм цэцэрлэг ер нь бол байгаа. Тийм байна бодсон ч байт юм байна. Тэгээд энэ ч нөгөө тийж одоо парк
тийм парк дээр ингээд суухдаа ногоон зүйлэн дээр ингээд дэвсгэр авчраал айгу амархан ингээд бүгдээрээ тал талаас юм авчраал зүйлэн дээр дэвсгэр авчраал суугаал хоорондоо тойрж мэрж мараад ч юм уу эсвэл зарим ганцаараа сууж ном уншаа суух ч юм уу зарим нь ингээд нөгөө нартай өдөр ингээд бие шараал хөвтөх ч юм уу те нэр яг тэгдэг тий. Ингээд амар чөлөөтэй тэр хотын дунд тэр нөгөө нэг ингээд одоо жишээл бид нар ингээд хот матынхаа дундыг хүн ингээд зүйлэн дээр ингээд сууж байгаа тий. Надад болохгүй болох юм яагаад гэж Зүлэг байхгүй бах гэхдээ манай. Зүлэг бараг байхгүй. Бараг гэж угаас ер нь яг Улаанбаатарын төв төр зүлэг байхгүй. Яг тэр нөгөө Шангрилагийн уртал нэг парк нөгөө нэг юу талбай дээр нэг зүлэг тас ч хүн суулгаад байсан мэт. Тэрнээс өөр юм бэл бараг хараагүй мэн нэрээ. Шангрилагийн уртал нэг юм парк барьсан шүү дээ сүлд. Тэрэн дээр яг яасан. Гэтэ тэр нөгөө парк нь зөвлөгөө нь одоо бас сайн байсан ч юм уу гэж мэддэггүй. Бас мэрсэр хүмүүс аль суугаад ах шиг байсан шүү. Гэхдээ яг эдгээр шиг тийм соёл нь бол угаасаа хүмүүсээс сайн ойлгох. Тийм Монгол нэг охин нөгөө нэг замын гол ном уншаад дадуулаад байсан мэт. Тэгээд үнэхээр яг тийм унших газар байхгүй юм байна гэдэг тэр. Гэхдээ ер нь тэр охиныг хийсэн үйлдэл ер нь бол амар зүв байсан юм шүү бараг. Бид нарт ингээд ном уншаад суух юм зүлэг алга. Тийм үнэхээр юу ч байхгүй л байсан юм Монгол. Монгол бол тийм гоё зүлгэнүүтэй болвол өстой гоё юм байна. Бүр хамгийн түрүүнд тийм нэг байшин сав барайл ахаас илүү тийм зүлэг ногоон байгууламж болохгүй бол яшиг тэр машиг олмоор байдаг юм бол тэр ногоон байгууламжаа тойруулаад эсвэл ингээ хашаагаар хатаад орохгүй болгоно юу агаад такс макс аваад тэгээд тэр цэвэрлэгээ юу ингээд хийх юм яадаг юм болохгүй бүр болохгүй л тэгмэр юм шүү. Үнэхээр мөнгө олмоор байт юм. Тэр бол яг бүр ингээд одоо надад миний одоо чи дээр ч гэсэнтэй ингээд ер нь байж байгаа л цаа тийш бүтэнсэн тийш очицгоо гэл. Тэр яг бүр ингээд хамгийн ингээд нөгөө нэг юм гоё. Нэг талаасаа байглаасаа ах мэдэр нөгөө талаараа ингээд хүмүүсийн зүгээр ингээд амралтаа гоё enjoy хийж байгаа тэр цаг амар гоё. Гэтэ гоётэй ер нь ингээд нэг одоо доллар стор очиод бид нэг суугаал ингээд хүмүүсийн юу хийж байгаа ажиглаад тэгээд тэрийг хараа энийг хараа гэж ингээд магадгүй хальт бичлэг ингээд оруулчихгүй ингээд энэ чинь нөгөөс чам байгаа штэ ингээд нөгөөцөн дээр чинь ингээд хальт ингээд нэг юм парк гэдэг зарим хүмүүс мэдгүй ч магадгүй. Гэхдээ энэ бол Dolores гэдэг одоо Сан Францискогийн ер нь бол хамгийн ингээд алтартай тийм парк гэдэг. Тэгээд энэ чинь ер нь хүн болго очиж байна. Бүтэнсэн өдөр бол бүр пиг байдаг. Бүр ингээд баг ингээд суух газар хөө заяа. Тэгээд бүр амар гоё байдаг. Тэгээд бүгд ингээд найзууд дээр ирсэн бүр амар гоё байдаг. Тэгээд найзуудаар яриад тэнгуүтээ ингээд заримдаа ингээд гоё үеүүдээр ингээд DJ имижнээр ингээд хүмүүсийн хөгжим тавьцсан. Зарим хүмүүс бүжиглж гин, зарим хүмүүс ингээд хоол моолоо ториулсан. Тэгэл зарим хүмүүс ингээд ер нь бол тийж ингээд алкогол ууж болдог. Энд бол ингээд тэр алкогол гудамжин дуух парк дээр уух өдрөд бүгд амар зөвшөөрөгдсөн байдаг. Тэгэл хүмүүс таллаас вайна барьж ирнэ, зарим нь ингээд би пими барайл те ингээд сода модо барайл ингээд ториол ингээд хөрх хөнгөө угаал тэнцээ ямар ч нэг тийм архиталт гэсэн юм бол байхгүй. Зүгээр л гоё цагийн 1-2 цаг ихтэй нэг ганц 2 пими уучаал бүгд гоё нээлтэж байгаа л тэгэл буцдаг. Тэр соёлоос ер нь бол амар гоё санагддаг. Тийм байна нэрээ. Тэг чи тэгэл ингээд амар согтоол ингээд тасаж мсраад байгаа хүнийг ч байхгүй. Тэгэл бүгдээрээ амар гоё. Чийл. Тэгээд найз тасрахгүй яа. Чи намайг нэг очиж тасархацсан суужсэн биз дээ. Хаашаа явах гэж байна? Тасархацсан суужсэн энийг очисон ч арай яг санаж шүү. Би тэр нэг хаашаа явлаа нэг найз явахраа явах байсан юм аа. Бүр юу лээ? Чи нэг сан хосын явах гэж илүү. Тэгээд нэг санаасаа явах гээд хоёлаа. Чи хинтээ суужлаа? Чи Окото суужсан шүү дээ хоёулахнаа. Үгүй ч согтцсон байсан. Үгүй тийм амар юм Монголд байдаг шиг юм согтхыг яриаг өнгөд бол тэгээ халтсан байсан чи. Тэгээд тэгсэн чи явъя гэсэн чи үгүй нэмж арих уу гэж явахгүй гэж альжганаад яага чи халтсан би ирүүл очиод энэ мань хүн халтсан тэгээд нэмт би уу гэж болдгоо. Тэгээд явах цаг болцоод байсан чи явдгоо. Тэгээд сүүлдээ бүр энэ нэг юмтай нийлж арих угаад би согтоод би тэр сүүлдээ бүр таксид ч явсан тийшээгээ. Уулын битэр чи айгүй нөө нэг юм трейн энтер цугаад явчих мөнгө хэмнээд энтер гээд бүлт үсэрчээсэн чинь согтонгуудаа за трейн $15 юм чинь хоёул таксид бол 35 гинэ хүний 18 л болох юм байна. Таксид чигээд дэн байхгүй. Нөгөө трейнер нь худраад битэр таксид би бас битэр чинь бас. Гэтэ битэр бас нийлээ уунаа. Тэгэхээр Dolores дээр бол хүмүүс бол ер нь айгүй хуудаг. Тэгээд айгүй гоё тэнцээ нэг юм чөлөөтэй. Ер нь чөлөөтэй байдаг. Тэгээд чөлөөтэй гэдгээр хүмүүс нөгөө нэг юм би чөлөөтэй байгаа гэдгээр нэг бусдад төвөг болдгоо тий. Бусдад төвөг болдгоо. Яг өөрсдийнхөө юмэг өөрсдөө ийгээ. Гэтэ тэн дээр ингээ хүмүүс ингээ амар бие шаарддаг шүү дээ. Ингээ шууд нүцгэн ингээл дотор хувцастайгаа ингээл октод нь бикинитэй эргэжтэйчүүд нь ингээл андервэртэй шууд зарим нь бөксөө гаргасан хүртэл ингээ доош хараад хөвтчихийдэг. Тэгээд биемээ шараад тэгээд тэрийг ингээ хүмүүс ерөөсөө тийм хачин зүйл гэж хүлээж авахгүй байгаа нь анх бол надад хачин байсан. Одоо би бол дасцсан учраас тэрийг хачин зүйлээ нэг харж байгаа хүн бол амар хачин харагдах байх. Тэг хүн ер нь ингээд орчиндоо жоохон ингээд тасаад байд юм шиг байна. Тий. Одоо энд бол ер нь нэг юм одоо бикинитэй явах тэл
цээж нүцгөө авах гээл годомж удамжаар ингээл явах бол ингийн асуудал ингээл хүмүүс нь гүйж мөхтэй ингээл цээж нүцгэн ингээл те ингээл барыг шалдан ч явж идэг хүмүүс бас байдаг. Тийм шүү ямар нэг онцгой өдөр бүр ингээ бандажгүй явчихсан юм. Тэр бол жоохон хитрэг. Надад бол жоохон хитрэг. Тэр бол бүр яг одоо энэ ялангуяа энэ Сан Францискогийн илүү нэг давуу тал юм шиг байна. Ер нь бас нэмэрч тэр шалтгаан хүмүүс л явдаг. Гэхдээ тэр нь ив ирүүл сав саруул хүн. Гэхдээ зүгээр ингээд юм онцгой тийм ямар баярууд болоод идэг лээ. Сандрал амар ясмсан баяр болдгийм байлээ. Тийм баяр маяраар зарим хүмүүс ингээд нүцгэн яваад идэг тал би гэхдээ нэг угаасаа ийм хоргүй хүнд анхан амьд хурж мөрдгөө зүгээр л ингээд явж идэг л тийм л хүмүүс байдаг. Тэр ер нь тэр нэг юм одоо хүний хувийн орон зай дээрэс нь одоо ингээд ботныгэндээ ингэж нөгөө гэж гай болохгүй одоо юу гэдэг чинь те нэгээ шүүхгүй нэгээ ингэж хин ямар ч хүнийг одоо ямар ч хувцастай явж байхад нь одоо ив гэсэн ерөөсөө хин нэг шууд ингэ танихгүй хүнээ өнгө үзэмжээр нь юм дарамжлах асуудал юу байдгүй л би хаа арис өнгө хаанаас үсэл гаралтай тэрнийгээс одоо те ямар одоо юу сонирхдаг яадаг гэдэг ямар ч хүн бай тэрийг бол бүр хизээж бүр хэнийг ч бүр шүүхгүй бүр even бүр ингээд нөгөө нэг сошиал машлаарч тэгж хүнийг гэж бүлээж гэсэн юм бол байхгүй. Тэр нь бол бас амар сошиалаар бүлээдэг байх. Хоёлоо тэр мөр анзаараг байх. Тиймэрхүү байж л байгаа. Би бол бодож байна. Байх хувьд бол байгаа л да. Гэхдээ нэг юм одоо Монголд байдаг шиг одоо шил Монгол нэг сэдв гараад ирэнгүүл хүн болоо ташраараа ингээд бүгд болоод ингээд яг team mindset бол байхгүй. Ер нь бол байх гэж бодож байна чи. Би бол мэдхгүй энэ тал дээр бол би бол мэдхгүй л гэж хэлмээр байна. Дахиад батарей 10% гэнэ. За одоо дууссан. За одоо юу нэг хэсгээд дуусаа. Ер нь бол ингээд нийтээр нь бадаад хэлэхэд бол энд бол ингээд өөр юмнууд бол ах бол байсан. Гэтэ битээр бол ингээд стил ингээд сураал ингээд суралцаал ингээд ер нь бас ингээд ууцах тийшээгээ ингээд хандаа явж байгаа. Тэгээд бас эргээгээд нөгөө нэг энэ гой сайхан юмнууд зөндөө байдаг. Тэрийг ингээд бас ингээд хаяа бодохтаа ингээд битээр заримдаа ингээд бас хаяа маяа ууж моосоо бодохтой нэрээ манай Монгол ийм байсан бол тэ нэр ингэсэн бол тэ гэл бас заримдаа Монголоос санаа битэрч ярьдаг юм байна. Найзуудаа амар санана, тэрэлжийг санана. Тэгтэл ингээд заримдаа Америк ийм том гоё хот ч гэсэн тэгэл бас заримдаа манай Монгол шиг гоё газар алгаа гэж бас тийм өдөр байдаг те. Ер нь бол ингээд яг ийм яг л ингээд тэнцүүл юм шиг байна. Яг Америкийн гоё юм нас надад бол ер нь бол миний бодлоор Америкийн гоё юм нас нэг юм байна. Муухай зүйл нэ. Тэгээ манай Монголд бас мэдээж болохгүй байгаа юм байна. Болдог гоё зүйл нь яг л 50-50. Тэгэл ингээд бид тээр бас яг заримдаа Америкт байгаа нь ингээд амар гоё чөлөөтэй амар гоё амьдарч байгаа юм шиг санагдал тий. Хоёул ямар ч ингээд бид тээр одоо жаж хийх ч юм уу тий. Одоо ингээд ямар нэгэн байдлаар ингээд тийм юм байхгүй байна. Нэр нь амар гоё байгаа ч гэсэн заримдаа ингээд Монголоос нь бид тээр ёо Монголд бас найзтайгаа ингээд гоё Republican гадаа пив уусавч гоё шүү гэлсэн. Тийм юм аа санаад ингээд гадаа мадаа найзтайгаа гарден бартан суугаал ингээд юм яриад яг хэлээрээ ингээд нөгөө найзтайгаа юм ярьж байна. Манай Монголын хэл ингээд жоок хийхэд хамгийн гоё хэл юм аа тийм ингээд гоё маазархад хамгийн гоё хэл. За тэгээд энэ олон юм хуцаад ингээ хадуураад ингээ хадуурсан хоёр авгаа болоод тэгээ одоо батарей дуусаад тах бай гэж хэлж чадахгүй дуусах юм болох нь. За тэгээд энэ хүртэл битэртэй хамт байсан баярлаа. Тэгээд Жими хичээд бас энэ олон цаг надтай хамт ингээ юм яриад ингээ яс найздаа бас баярлаа л гэж. Камерны урд чи ямар амар. Одоо унтраад зоод дэлгэц зодон пистак. Камерны хувьд айгүй nice үгүй. Чи сүүл тэр яаж аа шаач авчиж. За тэгээд өнөөдрийн ингээд подкаст миний анхны подкаст ингээд миний подкаст ингээд дуусж ийн балаа уунараа тэгээд намайг үздэг балаа уунартай хайртай шүү. Та нар тэгээд хамгийн гол нь гоё subscribe дараарай. Нэрээ тэгээд яг ингээд гоё амар комментод амар хэрэгтэй мэлээ шүү дээ. Тэгээд ингээд комментээр ингээд ууя та хоёр тэр талаар яриач юм уу эсвэл ирүү тэр талаар яриач мэрэж гэдэг амар гоё бичвэл бас уншиж байгаа те нэрээ бас. Тий. Би гэхдээ ер нь бол хүмүүс нэг бичдэг юм ингээд нэг хувийн амьдралаа ингээд нэг юу одоо нэг хаана өсөж төрсэн байблаа ийм юм нэг хувийн имийг амар их асууад байдаг. Би ер нь бол одоо YouTube-ээр цаашаа хийхдээ ч гэсэн ер нь бол би ийм хувийнхаа мэдээллийг орондоо нэг юм дэлгэж цацна гэж ер нь бол бодохгүй байгаа. Яг л Монгол хүмүүсийн ингээд одоо чинь дуучин хишиг далаагаас жишээ аваа би дуртай биш угаасаа дургуйч зүгээр мэдэн штэ. Тэгвэл ийм өмнөх амьдралаар нь хүмүүсийг амар шүүгээд байдаг юм байлээ. Тэгээ би ер нь бол би ингээд Монголд хаана өссөн ч юм уу ер нь бол би нэг нарийн гүнзгий тим амар тайлбар энэ төр бол хийх хүсэхгүй байгаа. Тэгээ ер нь зүгээр л намайг үзэх дуртай яг одоо байгаагаар маань хайрлаад үзэж байгаа та нартай амар баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд одоо байгаа нь ирүү байна. Тэгээд энэс цаашаа болох ирүүг та нар ингээд хайрлаад үзээрэй гэж хүсмээр байна. Наач ямар амар үг хэлчих вэ наа. За. Тэгсэн амар гот юм шиг харагдсан. Амар ашлаа шүү. За тэгээ сая би зүгээр амар онгод ирж ирээд амар оновчтой юм хэлчих шиг боллоо. Тэгээ бид хоёр ингээд өнөөдрийнхөө бичлэгийг энэ түргээ дуусглаа. Тэгээд бид хоёртай хамт байсан балаа нартай баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Балаа нараа бай. Subscribe дарахаа битгий мартаарай. Балаа нар гэдэг нь шүү дээ нэрээ. Балаа нар.
намайг үзээд балаагаа болцсон. Би өөрөө ч балаагаа болцсон. Өөртөө ч Санамсаргүй энэ нэр гэхдээ амар санамсаргүй болдоод ингээд санамсаргүй болцсон зүйл. Гэтэ яг хөөс миний амар өөрөө хилдэг байсан үгэлээс юм шиг хэргэлдэг үг. Энэ тийм шүү дээ бид урт балаагаа. Тэгээ балаагаа юм чигээл айгуу тэгдэг байсан. Пиццаа авгаа минь гэдэг. Тэгээ пиццаа авгаа жоохон арай жоохон гатуудаад аа. Тэгээ ер нь манай бид нар найзууд хоорондоо би пиццаа авгаа юм аа гэдэг тэгдэг байсан. Одоо балаа авгаа нар гэдэг одоо миний яг одоо анти хэр биш юм бэ. Одоо юу юм бэ гэж үздэг хүмүүсээ ч одоо юу гэдэг лээ гэж. Юу үзэгчд үү? Тийм үзэгчдэг одоо ингээд миний YouTube-ыг үздэг хүмүүсийг за мэдгүй ямар тач нэг тиймэрхүү авилцаа тэгээ балаа онор гэж дуудаж байгаа. Тэгээд эзэн өдөр би утгаас Монголд очино гэж бодоод байгаа. Гэхдээ одоохондоо ойрын үзэж чадахгүй. Тэгээд ямар та за энэ тэр яах вэ? Ямар тач өнөөдөр мишлэн ингээд энэ рүү өндөрлж ийн Питертэй хамтсан та бүхэндээ баярлалаа. Дараагийн бичлэр уулзлаа. Түр бай. Жинкнээсээ бай. Бай бай.